дөнгөж өчигдрийн өглөөний авсан мэдээгээр 10 сарын 1-нд 15% байсан 3 дахь тунгийн хамралтад маань 19.7 бол дөнгөж өчигдрийн байдлаар болж өссөн байна. Энэ бол одоо засаг даргын тамгын газар, хороодын засаг дарга нар, хэсгийн ахлагч нар, одоо манай өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллаж байгааг сайн үр дүн гэж харж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага CDC гэдэг байгаа. Энэ байгууллагууд хүртэл бүгдээрээ одоо ковидын дельта халдвараас хамгаалах ганц арга зам бол 3 дугаар туйн маагдыг хүлээмжшүүлж байна. Одоо жишээ татаад Израиль одоо 3 дугаар туйндаа хамгаалаад дуусч байна шүү дээ. Тийм ээ. Тэр зэрэг ард иргэдэд хандаж хэлэхэд 3 дугаар туйндаа хамрагдаж яаралтай одоо хийгээсээ өөрийгөө дэмжээсэй гэж хэлмээр байна. Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэж үг байдаг. Тэгвэл та хэрвээ 3 дугаар тундаа хамрагдчихсан бол хайртай гэр бүлээ хамгаална. Ажиллаж байгаа хамт олноо хамгаална гэдэг тэр хүн ойлгох хэрэгтэй, ухаарах хэрэгтэй байна. Судалгаагаар харахаар зэрэг эд хөдөлмөрийн насны залуучууд маань илүүтэй 3 дугаар тундаа хамрагдаагүй. Дээрээс нь өвчлөл нь мөн тэгж харагдаж байгаа. Гэртээ байгаа одоо өндөр настан байна, арга гүйжүүчтэй одоо хүмүүс байна. Тэд нар маань ч гэсэн одоо тэр хүмүүс одоо өрчин сэргийлээ тунгаа хэлчихвэл энэ өвчтнөр өвдөхгүй боломжтой.